Өнгөрсөн 8 дугаар сард эхэлсэн хэлэлцээ. Олон жил үргэлжилсэн марга. Уул уурхай салбарт эмх цэгц тогтоох эхний алхам. Хагас жил. Үр дүн гарлаа. Талууд гарын үсэг зурлаа. Он удаан жил нийгмийг талцуулж улс төрийн маргааны сэдэв болгосоор ирсэн стратегийн орд газруудад төр хувь эзэмших тухай асуудалд ерөнхий сайд Зандан Шатар сар шинийн босгон дээр цэг хатгалаа. Ухаан удгийн дүрсний орд эзэмшигч Energy Resource, 5 толгойн баруун нарынгийн орд эзэмшигч Хангад Exploration, нарийн сухатын дүрсний ордод олборлолт явуулдаг өсөх зоос, Эрдэнэтийн үүсмэл орд эзэмшигч Ажид ихт компаниудтай хагас жилийн турш хэлцэл хийсний үр дүнд дээрх ордуудын өгөөжийн 60%-ийг ард түмэндээ хүртэх тохиролцоонд хүрч гарын үсэг зураад байна. Засгийн газрын зүгээс хэлцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож үйл ажиллагаанд нь бас арилва дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ дарамтлахгүй байх. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан өөрчлөлтөй хөгжүүлэх зарчмыг өрнөж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ингээд төрөөс хайгуул хийж нөөцийн тогтоосон ордуудын өргөөжийг ард түмэнд хүртээх нь бас үндсэн хуулийн суурь зарчим. Энэ бол гэхдээ энэ манай компаниуд маань бас санаачлахаар хааж, манлайл үзүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд бас юм бодиттой манлайл үзүүлж байгаа бодлоо бас сайн жишг тогтоож байна гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн Монголиа дахь бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Тэрний хэдэн хувь нэрэдэв санд, хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд одоо энэ хэдийг төлж байгаа. Тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновац засгийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Байгалийн баялагын өргөөжийн дийлэнх ард түмэнд ногдох үндсэн хуулийн заалт болон улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод төр хувь эзэмших тухай хуулийг хэрэгжүүлэхдээ засгийн газар хувийн хвшлүүдэд шонд өлгөж шороо цацсангүй. Ширээний ард урьж харилцан ойлголцож эвийн зарчмаар хамтдаа урагшлахыг эрмэлзсэн нь хэлцэл амжилттай болох үүд хаалгыг нээжээ. Олон жил ярьсан боловч одоо бас бодитод ажиллах нь болохгүй өдий хүрсэн. Ер нь бол одоо баялагын сан аривчих хэрэгтэй гэдэг бид анханасаа дэмжиж байсан. Баялагын сан аривжиж энэ үндсэн хуулийн заалт биелэн тэгжээж ард иргэдэд одоо байгалийн өгөөжөөс одоо энэ уул уурхайгаас очих өгөөж ахиу мөчхийн одоо ёстой. Одоо төр засгийн энэ баялагын сан одоо арвижуулахын бодлогыг бид нар дэмжиж одоо бас өгөөжийн 60% одоо төрөлд авдаг баймаар байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ энэ тохиролцоогоор бол манай компани 44% эзэмшин эсвэл тэрнийг одоо тусгай амнаатаар орлуулна. Гэхдээ хамгийн гол одоо суур зарчим, хоёр суур зарчим дээр тохиролцсон тэр нь нэгдүгürt бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Одоо тэр 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдох. Хоёрдугаар тэгэхээр компани өгөөжийн 60% нь одоо ард түмэнд одоо төрд татвар төлбөр хураамж хэлбэрээр очихоор ингэж тохиролцсон. Бид нар бол одоо ахиухан хөрөнгө оруулалт хийж ажлын байраа тогтвортой байлгаж ахиухан экспорт хийж ахиухан доллар оруулж ирж эдийн засгт одоо сүсэлгэж хүсэж байгаа. Тэр хэмжээгээр баялагын санд ахиухан одоо энэ татвар орлого орох ёстой шүү дээ. Тэрийг одоо зөв зүйтэй зарцуулах гэдэг бол одоо улс төрчийн хийх гэж шүү дээ. Төр засгийн хурал. Тэрийг бол бид нар мэдэхгүй. Тэр бол мэдээж сонгогч нар одоо өөрсдийнхөө шудраг зөв гэсэн улс төрчтэй сонгоод тэр улсууд зөв шийдвэр гаргаад энэ одоо баялагын санд одоо татвар төлөгчдийн бидний одоо оруулж байгаа бүгийг эргээд ард түмэнд орон нутагт зөв зүйтэй зарцуулах ёстой гэдэг л энд бид нар найдаж бас энэ одоо хэлц хэрэг бас дэмжиж байна. Бид нар бол одоо энэ нэг байгуулсан гэрийг одоо тохиролцоо хүндэтгээд нэр төртөө одоо биелүүлнэ. Талууд хагас жилийн хугацаанд 10 гаруй удаа хэлцэл хийж өгөөжийн 60%-ийг ард иргэдэд хүртээхээр болсон нь үндэсний баялагын сангийн хуульд заасан хувь хэмжээг давуулан тогтоосон тохиролцоо юм. Түүнээс гадна өгөөжийг жил бүр тооцож ард түмэнд ногдох өгөөж 60%-аас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө. Энэ хэлцэл байгалийн баялагын өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ногдох үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэхэд сайн жишг болон тогтож байна. Засгийн газар стратегийн орд газруудтай холбоотой олон жил ужигэрсэн тун яригтай асуудлыг ийхүү цэгцэллээ.